Сайн байцгаана эрхэм мөндөд үзэгчтэй. Үндэсний өв соёлыг төвөн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизийн хамт олондоо бүхэндээ цоошин нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн болсон байна. За энэ нэвтрүүлэг маань Ара комплексээр зохион байгуулагдсан Ара Cup морин тойруулгын уралдааныг та бүхэндээ хүргэх гэж байна. За энэ уралдаан маань Монгол эх орондоо бас анхлан зохион байгуулагдсанараа онцлогтой. За морин тойруулга буюу богино зай морин уралдаан маань Эрдэнэ Грекийн Олимпийн наадмаас үүсэлтэй. За Монгол эх оронд маань бас туршилтаар олон удаа бас зохиогдож байсан. За үүн дундаа Ара комплексийн Ара Cup 2025 тэмцээн дээр маань энэ уралдаан маань бас зохион байгуулагчнараа онцлогтой байгаа. За үүн дундаа бас гадна дотны жуулчид болон Монголын аялагч нар маань Ара Cup морин уралдаан дээр бас бооцоо тавьж за одоо ажлын хамт олноороо явж байгаа найз нөхдөөрөө бооцоо тавьснараа бас их онцлогтой юм уралдаан болсон байгаа. Ингээд Арангаа аймгийг бас тойрсон олон уяач нар маань энэ Ара Cup-д морин уралдуулсан. За энд уралдаж байгаа морид маань сонгомолд болон Монгол моринд уралддаг морид маань бас хэмжээ дамжаа ялгахгүй ийм уралдсан уралдаанаар бас онцлогтой байгаа. Тэгээд ингээд та бүхэндээ Ара Cup 2025 тэмцээн дээр маань хурдан моридоо уралдуулсан уяач нарынхаа сэтгэлийг та бүхэндээ сонсуулъя. Энэ Монгол түмний өв соёл болсон морин уралдааныг спорт болгоно гэдэг бол бидний хувьд хамгийн чухал байсан. Өнөөдөр нийгмийн дагаад яагаад вэ гэхээр одоо юу гэдгийг адууны үржүүлэг хийж байгаа улсууд олон байна. Тэдэн хувийн цустай, эдэн хувийн цустай гэсэн одоо цустай эрлиз гэсэн ярианууд олон байна. Тийм учраас мэдээч хэрэг хөгжил маань одоо адуугаа сайжруулж ижил цаасаа хөгжих учраас ялангуяа энэ үржүүлэг хийж цустай адуу бий болгосон энэ нөхцөл бол ямар ч тохиолдолд өнөөдөр богино зай уралдаан байхаас өөр одоо гарцгүй болж байгаа хэрэг л дээ. За энийг одоо юу гэдгийг Арангаа аймагт анх удаа манай одоо Ара комплекс гэж байгуулагдаж Ара комплекс дотроо Ара Cup гэж одоо энэ богино зай уралдааныг зохион байгуулж ингэсэн бол үнэхээр энийг ямар ч байсан тохиолдолд Монгол улсад энэ өв соёлыг спорт болгож хөгжүүлэх алхам бол тавигдлаа л гэж үзэж байгаа. 7 номертой мордсон хасуу алзан мөр өнгөн дээр ард дээр нь баяр сайхны хөрөн, 5 дээр зүрх алаг, 5 дээр болдын хөрөн, 6 дээр бүжин бор, 7 дээр хонгор алзан мөр. Ерөн зүгээр морин тойруулгын уралдаанд миний хувьд одоо морь тавьж амжилт үзүүлэхээсээ гадна ер нь бол одоо энэ морин тойруулгын богино зай уралдааныг яг энэ Монгол адуунд тааруулж одоо жишээлбэл юу гэдгийг Европод одоо адууны энэ спорт хөгжсөн газруудад бол одоо зөвхөн цэвэрцний адуу уралдаад ингэж яхад Монголын нөхцөлд энэ богино зай уралдаан бол олон төрлөөр болж байгаа. Тэр нь яагаад юм бэ гэхээр мэдээч хэрэг одоо яг бага насны адуу бол уралдаж болохгүй гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр одоо юу гэдгийг цэвэр Монгол адууны уралдаан байж болж байгаа. Жороо морины уралдаан маань бол ялангуяа энэ тойргийн уралдаанд маш гоё зохицож байгаа ийм одоо уралдаан. За дээрээс нь одоо бидний ярьж байгаагаар 50-тай адуу, 75-тай адуу гэж одоо тэгээ дээрээс нь насаар нь одоо шүтлэн даа хязгаалангаас бус насаар нь ингэж олон уралдах юм боломжууд байгаа учраас бол энэ богино зай уралдаан буюу морин тойруулгын уралдаан бол Монголд хөгжих нь хамгийн чухал юм аа л гэж ингэж ойлгоод байна. Тийм ч учраас тэрийг энэ саяны одоо энэ Ара Cup гэж байгуулагдсанаар бол ингэж болох юм байна гэдгийг бол үзүүллээ л дээ. Ерөнхийдөө үзүүллээ. Ямар мориор одоо богино зайд оролдох юм бэ гэдгийг бас тодорхойлж чадлаа. Өнгөрсөн одоо жил 4 одоо тийм дүүц болгож уралдаанаа хийсэн бол сүүлдээ ингээд хүмүүсийн сонирхол бий болоод ирэнгүүт өшөө одоо уралдах морьтой бөгөөд сонирхолтой тэр уралдааныг ойлгоод ирж байгаа хүмүүст зориулж зочин уралдаан гэдэг уралдааныг бий болгож тэгээ миний хувьд ч гэсэн одоо зочин уралдаанд одоо бас морь тавьж ерөнхийдөө ямар ч байсан одоо богино зай уралдаанд төрөл бүрийн адуугаар уралдаж болох юм байна гэдгийг бол одоо ойлгосон доо. Ерөн зүгээр Монгол улсын хэмжээнд тэргүй энэ морь гэдэг юм Монгол улсын хэмжээнд ямар чухал билээ тийм ээ? Нэг талдаа. Нөгөө талдаа төрийн бодлого баймаар байгаа. Ерөнхийдөө зүгээр одоо юу гэдгийг энэ бооцоот уралдааны тухай хууль гэдэг тэр хуулийг бол зөндөө удаан хугацаагаар хүлээж шүү дээ. Тэр хуулийн хилцүүлэг хичгэл ингээл явагдаж байсан. Тэр хилцүүлгэн дотор одоо морины богино зайн бооцоот уралдаан гэдэг хэлбэрээр ингээд оруулсан байж их жишээтэй
Монгол хүн чинь морь хамгийн сайн ойлгон шүү дээ. Дээрээс нь танин мэднэ. Дээрээс нь би энэ жилийн каф уралдаан дээр ингээ харж байхад Монгол одоо үндэсний Монгол хүн мөртлөө одоо юу гэдгийг гадаадд төрсөн юм шиг байгаа тийм үү? Гадаадд төрсөн юм шиг байгаа. Монгол хэлээ сайн мэдэхгүй. Тийм одоо нэг 14 5-тай гэмээр эмэгтэй хүүхэд каф уралдаа үзээд уйлаад суужсэн. Би бүр ингээд гар утсан дээрээ зургийг аваад бичлэг хийгээд тэгээ дараа нь нөгөө хүүхдээс ингээд асуулгасан чи яагаад ингээд ойлов гэдгсэн чинь ингээд одоо би тэр эмэгтэйг энийг би өрөвдөөд гэж хэлэх юм байх гэж бодохгүй юу. Тэгсэн чинь ямар одоо тийм одоо мэдэхгүй би яагаад уулсныг би ч гэсэн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан би эндээс би Монгол одоо цусны хүн учраас омгшиж байна гэдэг тийм тайлбар хэлжсэн. Тэгэхээр тэрийг үзэж байгаа бүх хүн яаж омгшиж байна те? Одоо бид хэд ингээд улсын наадмаа мэднэ хүүтлээ удагт хэдэн мянган хүн цугладаг үлээ ялангуяа соёлынгийн уралдаан дээр. Морь барайнд орж ирж байгаа агшин чин бол за нэг сайн үргэлжлүүл 20 минут юм. Тийм ээ эхлээс нь ахуулаад төгсгөлийн хүртэл харах юм бол 20 минут л үргэлжилж байгаа шүү дээ. Тийм учраас богны заа уралдаан болохоор гарааг нь харчиж чинь, дундаа явж байгааг нь харчиж чинь, барайг нь харчиж чинь. Тэгэхээр бол энэ бол Монголд хөгжихэд хамгийн одоо тийм боломжтой байдлаар хөгжих ийм одоо нэг талдаа спорт юм а тий спорт юм а гэж ингэж одоо хэлмээр байгаа. Дээрээс нь тэнд байгаа залуучууд өөр хоорондоо одоо ингэж одоо мөрөцч бооцоо тавьж байгаа тий өөр хоорондоо. За тэр нь тэгин энэ нь ингэнэ гэдэг. Тэгээд тэр одоо бооцоо тавьж байгаа одоо залуучуудыг ингээд харж байхад ерөөсөө тэр одоо эхний 1 2 3 дорж байгаа мориноос хазаах юм ерөөсөө байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ Монгол хүн гэдэг юм морьтойгоо ямар ойрхон байна, морио яаж мэдэрч чадчихээн гэдэг бол зүгээр л жирийн ямар ч тийм морины сонирхолгүй юу морийг мэдэхгүй мөртлөө тэр одоо бооцоо тавьж байгаагаас харагдаж байгаа юм л та. Мэргэжлийн холбоод, мэргэжлийн хүмүүс, мэргэжлийн одоо байгууллага төр оролцоод энэ уламжлалт уралдааныг бол голдрогонд нь альва нэгэн байдлаар голдрогонд нь оруулна гэдэгт бол итгэлтэй байдаг. За өнөөдрийн богино зам морин тойролцоогын уралдааны маань 4-р шатны 15-р гарааны хурдан шанцд 7 адуу нэгэн зэрэг ирлээ. За өдөгш олны хурд орж ирэхэд хөрсөрх алдартын алгаа өнгөлсөн алтан гэрлийн халзаа азраг согоо хөөр дөл хүрэн том хөөр очир бат алдартын будан азраг гэсэн байрлалтай 6 адуу тойрлоо. Би дөрмөөс нь ахуулаад энэ одоо тойруулгын морин тойруулга богны зам уралдааны одоо манай Ара Капын уралдааны дөрмнээс нь ахуулаад үүсгэн байгууллагаас нь ахуулаад оролцсон хүн байгаа. Тэнд бас миний тодорхой хэмжээний санал онол нэгдүгээрт орон нутгаан ойлгодог орон нутгийн морин спортын одоо чиглэлээр ингэж олон жил би одоо тэргүүн байсан дэд тэргүүнийг хийж байна. Ойлгодог хүний хувьд бол олон санаагаа тэнд тусгасан. Тэгээ энэ жилийн уралдаан дээрээс харж байхад бол ялангуяа богны зам уралдаанд маргаан дагуулах ямар ч нөхцөлгүй юм байл. Бид хэд одоо ингээд дахиад ярилцж байна. Энэ жил 4 дүүц болоод дээрээс нь цочин гараатай оролцчихлаа. Одоо энэ жилийнхаа уралдааныг бол дахиад өшөө боловсронгуй болгоод энэ жил юу нь болж ив, юу нь болохгүй байв гэдэг дээр анализ хийгээд энэ жилийн уралдааныг бол арай өөр байдлаар бас одоо зохион байгуулж дүрм журам хоёроо өшөө нарийсгаж өшөө дээрээс нь олон хүнийг хамруулсан ийм уралдааныг зохион байгуулъя гэж ингэж үзэж байгаа. Одоо та хэд бодоод үзэлтэй. Гарааны төхөөрөмж маань аль ч хаанхын ч гарааны төхөөрөмжөөс дутх юм байхгүй. Гарааны төхөөрөмж байж байна. Гараа барай хоёр маань ойлгомжтой байж байна. Нийт замын одоо стандарт маань яг одоо морин тойруулгын стандартаар хийгдсэн байна. Тэгэхээр энэ болгоныг хийх гэж бас энэ болгоныг хийж энэ өв соёлыг спорт болгож өшөө олон хүнийг хамруулж одоо гараад байгаа энэ хил амгүйгээр ингэж одоо өөрийнхөө боломж дадуугаар уралдах энэ нөхцөлийг бүрдүүлж хөрөнгө мөнгө зарж байгаа бас энэ залуучуудад баярлах ёстой гэж ингэж боддог. Магадгүй миний одоо энэ жилийн кафт оролцсон морь Эрдэнэбулган сумынхаа наадманд оролцчихвал дараа нь кафт оролцох жишээтэй. Тэ? Оролцох жишээтэй. Магадгүй 75-аас дээш цустай одоо ийм одоо адуунууд бий болоод ингээд ирэхийн цаг үед бол магадгүй одоо нэг кафт зориулсан уяа сойлго гэж бий болох нь бол ойлгомжтой л да. Бий болох нь ойлгомжтой. Өнөөдөр тэгвэл бидний нөгөө морины уламжлалт арга маань энэ богны зам уралдаантай таарч байгаа байхгүй. Тааруулж чадж байна Монгол одоо уяач.
хол зайндаач тэр морийг уралдуулж чадчихээн, богино зайндаач уралдуулж чадчихээн. Энэ бол яг Монгол уламжлалт. Тэгээ ялангуяа энэ богино зай уралдааны Монголын онцлог бол арай өөрөө өшөө бүр одоо магадгүй энэ Монголын богино зай уралдааныг магадгүй дэлхийд сонирхож магадгүй. Ийм хэмжээнд өнөөдөр Монголд бий болж байгаа байхгүй юу? Тэрийг өнөөдөр Аракап гээд ялангуяа одоо Арангаан аймаг өнөөдөр бий болгочлаа, харуулчлаа. Энэ тэгээд өшөө цаашаа дэлгэрэнгүй, өшөө цаашаа нарийсаад, өшөө цаашаагаа ингээд хөгжих болно. Тэр болгон дээр нь бол одоо юу гэдгийг бас тэр дүрм журмыг зохицуултыг хийж, магадгүй дээрээс нь нөгөө одоо бидний хүлээгээд байгаа тэр одоо хууль гараад ирэх юм бол, хуульчлаад ингээд өгөх юм бол өшөө дэлгэрэнгүй хөгжиндөө. Мөн арын сайхан ангаан нутгаар аялаж буй гадаад болон дотоодын жуулчдад шин төвшний морин тойруулгын уралдааныг сонирхуулж анх удаа амжилттай зохион байгуулсан юм а. Энэ жилийн хувьд бол одоо юу гэдгийг 12-оос дээш настай том биетэй мориноос хасагдж байгаа тийм хүүхдүүд унаад уралдчихлаа л да. Болж байна. 12 гараатай. Тэгэхээр гарааны уралдааны тойргийн маань нийт хэмжээ, тойргийн маань өргөн тэрэн дотор бол 12 морь ямар ч одоо тийм асуудалгүйгээр оролдож байгаа. Ямар ч асуудалгүйгээр нэгээ шахах юм байхгүй. Дээрээс нөгөө унж байгаа хүүхдүүд маань маш чадварлаг хүүхдүүд байгаа учраас ийш тийш нь ингээл хашлаг та юу ягаал одоо дайруулаад ингээд ах юм байхгүй. Ингээд бол гарч байгаа. Зүгээр яг энэ байдлаараа бол бид нар энэ өв соёл дээр нөгөө Монгол хүүхд унаад уралдахад бол ямар ч асуудалгүй байна л гэж ойлгосон. Тэгтлээ л энийг спорт болгож хувиргаж байгаа юм чинь жокей унах нь зөвөө л гэж ингэж одоо бодож байгаа. Одоо ялангуяа өнгөрсөн одоо 2 жилийн өмнө манай одоо бас одоо Солонгос түнш ингээд ирээд явсан. Солонгос түнш маань бол одоо юу гэдгийг Арангаан аймгийн морин спорт хуульчдын холбоо болон Аракаптай хамтарч ажиллаж одоо болж байна. Жокей бэлдэж өгч болж байна. Тэ? Дээрээс нь нөгөө богино зайд уралддаг мордын арчилгааг яаж хийдэг юм бэ? Уяаг яаж хийдэг юм бэ гэдэг талаас нь ингээд одоо сургалт хийх боломжтой гэдгээр бас илэрхийлж байсан. Тэгэхээр хүмүүс ялангуяа одоо Арангаан аймгийн гаралтай уяачид ер нь одоо морь сонирхдаг хүмүүс эхнээсээ ахуулаад ялангуяа одоо Хятадын Өвөр Монголын тэр одоо хөдөө аж ахуйн дээд сургуулийн тэр жокей бэлдэх сургууль руу эхнээс нь хүүхдүүдэд явуулаад эхэлж байна л да. Энэ жил ихэд Арангаан аймгаас одоо Өвөр Монголын тэр хөдөө аж ахуйн дээд сургуулийн жокей сургуульд бол 2 хүүхд явж байгаа жишээтэй. Тэр нь одоо манай үндэсний морин спорт хуульчдын холбоогоор дамжаад ингээд одоо тэр сургуульд явж байгаа жишээтэй. Тийм учраас бол ер нь цааш бид нар нэг талдаа энэ спортын хөгжил, нөгөө талдаа хуулиа баримтлах үүднээс бол жокей онуулах нь зөв юм болов уу гэж бодож байгаа. Жокейн онцлог чадруудаас дөрөвдвөл биеийн жим бага байх. Олон улсын стандарт жин нь 49-оос 55 кг орчим байдаг бөгөөд хөнгөн байх нь морин дээр даралт багтай, хурд нэмэхэд тустай байдаг бөгөөд тэсбэр ба хүч, унаж байхдаа жингээ хөл дээрээ төвлөрүүлдэг, морины хөдөлгөөнтэй уялдаж энергийг хэмндэг байна. Тактик ба стратегийн хувьд уралдааны турш өрсөлдөгчөө ажиглаж, гарах мөчөө оновчтой сонгож, мориныхоо хизээ хурд авах, хизээ тавьширхийг зааж өгдөг чадвартай унаачийг жокей гэдэг байна. Ер нь бол одоо юу гэдгийг тухайн бүс нутагтаа амьдарж байгаа улсууд би зүгээр хуулийг бол бас одоо хуулийн тэр юун дээр санаачлага дээр Монгол улсын хэмжээнд 5 бүст нэг одоо тийм богино зай уралдаан тойруулга байх юм аа гэж ингэж ойлгосон. Тэгэхээр бол ер нь одоо бид нар энэ өв соёлыг спорт чиглэлөө нь оруулж дээрэс нь өнөөдрийн энэ жижиг хил амтай байгаа байдлаас энэ тойруулгын уралдаандаа нэг бүлэг болж ингэж оролцох нь бол зөв юм байна шүү гэдгийг бол бас нэгдүгээрт хэлмээр байна. Хоёрдугаарт энэ жил одоо зөвхөн аймгийн төв дээр байгаа аймаг тойрсон мэдээлэлтэй байгаа улсууд нь ингэж уралдчихлаа. Тэгтлээ одоо юу гэдгийг Өгийн нуур, Батцангэл, Чулуут гэдэг ингэж сумуудаас бол ирж уралдлаа л да. Одоо магадгүй бид юу хүсэж байгаа вэ гэхлээр одоо тэр Улаанбаатараас Эрдэнэтээс ер нь Монгол улсын өнцөг болон бүрээс энэ одоо богино зай уралдаанд тойруулгын уралдаанд ирж уралдаасаа гэж ингэж хүсэж байна. Манай одоо энэ тойруулга зохион байгуулж байгаа залуучууд хүртэл энэ жилийнхаа зохион байгуулалтыг бол Монгол улсын хэмжээнд бас уралдах ийм нөхцөл байдлаар журамлалд танилцуулах байхаа гэж ингэж ойлгож байгаа. Аракап 2025 Монголын морин тойруулгын уралдааны эхний 30 гарааны түрүү морь Чиндэн хөдөлгөөний хурдан алдсан морь Амуучунд Вансан жирэлийн хүчин бор
Тийм бид нар ерөнхийдөө өв соёлоо спорт болгож хөгжүүлж морин тойруулга гэж тойруулахд оролдож эхэлж байна. Анхных нь одоо шав тавигдаж анхны уралдаанууд сайхан болж ингэлээ. Тэгвэл Монгол түмэн бас л бүр эрт дээр үеэс нөгөө тойруулгын уралдааны хийсэн уралдааныг хийж л байсан байгаа байхгүй юу? Жаромороор те. Одоо бодоод үзэхэд одоо ингээл улсын наадмын болоод аймгийн сумдын багийн одоо жароморны уралдаан дандаа л тойргоор уралддаг. Хизээнээсээ тойргоор уралдаж ирсэн те. Тийм учраас энэ жил өнгөрсөн жилээс ахуулаад жароморыг одоо сол зэрэгт хамруулъя гэд ингээ хөлчилчлаа. Баяр наадмын тухай хуулинд жароморыг цол зэрэгт уяачийн цол зэрэгт хамруулъя гэдэг ингээд хуульчилчлаа. Тийм учраас хамгийн одоо бид нар одоо юу гэдгийг спорт хөгжсөн газар одоо юу гэдгийг хатраа тэрэгтэй тойрож уралддаг, хатирж тойрож уралддаг, бүжиглээд ингээд явдаг энэ төр гэ зөндөл олон төрлөөр одоо энэ морьтой холбоотой спортыг бий болгоцсон байж үү те. Тэгвэл магадгүй монголчуудын хамгийн түрүүнийх нь жаромор байж ягаа болохгүй гэж бэлэн байж гин те. Бэлэн байж гин. Бид нар энэ жил уралдуулаад үзчихлээ. Энэ бол хамгийн тохиромжтой юм байна. Хамгийн тохиромжтой юм байна гэж үзсэн. Тийм учраас магадгүй одоо дараачийн одоо энэ богино заавралдаан болон тойруулгаар уралдах гэж байгаа, бэлдэж байгаа ийм улсууд дээрэс нь энэ жароморыг нэг том соёл болгож авч явдаг энэ хүмүүс бас манай одоо аймагт ирж, манай энэ Аракафт ирж яг одоо үнэн бодит байдлаар энэ морьныхоо одоо жароморны уралдаанаа хийгээсэй гэж ингэж бодож байна. Би түрүүн хэлсэн Аракап морин тойруулга богино зам уралдааныг бид нар дөрмөөс нь ахуулаад одоо миний хувьд бол оролцсон. Тийм учраас би бол нөгөө уламжлалт байдлаас нь зөвлөсөн бол нөгөө залуучууд маань бол яг одоо дэлхийн стандарт ямар юм бэ гэдгээс нь ингэж одоо журамлаж явсан байгаа. Тэгэхээр юу гэдгийг хамгийн түрүүнд бид нар тулгарсан юм юу вэ гэхээр хэдүүлээ нар зүв тойрж уралдах уу? Монгол ёс шүү дээ, тий? Нар зүв тойрдог гэж. Тэгвэл дэлхийн өнөөдөр нар буруу тойрж уралддаг. Тэгвэл эхнээс нь хэдүүлээ энэ спорт болгож хөгжүүлэх гэж байгаа юм чинь эхнээс нь стандартаа баримтлая. Нар буруу тойрж уралдуулъя гэд ингээл эхэлсэн байх жишээ, тий? Магадгүй бид нар дэлхийд гарч уралдах эхлэл бол энэ тойруулгын уралдаан гэж ингэж харж байгаа. Нөгөө бидний релиз гэж яриад байгаа, цустай гэж яриад байгаа, богино зайд уралдах гэдэг байгаа морьдуудын маань яг л нөгөө бидний уламжлалт төсвөр төвчээр гэдэг юм заавал харагдаж байгаа байхгүй юу? Нөгөө төвчээр бий байж ийж тэр одоо гарсан шиг өндөр хурдаа барьж нөгөө баринд орж ирэх хэрэгтэй. Ягаад гэвэл богино зайруулалтаа учраас тэгвэл юу гэдгийг одоо тэр нэг цус оруулаад релизжүүлсэн одоо тим морьдын нөгөө төсвөр төвчээрийн хажуу талд Монгол морины төсвөр төвчээр шал өөр болоод тэр байтугай тойруулга дээр за миний морь бол Монгол морь бол хэрвээ одоо нэг тойргийг хоёр тойрог болгох юм бол миний морь бол уралдаж болох юм байна гэж ингэж дүгнэлт гарч байгаа. Тийм учраас бол одоо бид нэр 2.6 км газар нэг тойрж байна. Магадгүй дараа жилийн уралдааныг бол нэг тойрдог, хоёр тойрдог, гурав тойрдог ийм одоо хэлбэрлүү шилжүүлнэ. Тэгэхээр айгүй олон сонголтууд бий болж байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг өнөөдрийн миний ярьж байгаа яриа бол яг хөө нэг жилийн хугацаанд уралдаад үзсэн тэн дээр тэр дүрм журм ямар байх ёстой юм бол ямар мороор уралдах нь зөв юм бол гэдэг дээр анхан шатны мэдгэдэггүй авсан учраас ярьж байгаа шүү дээ тий ярьж байгаа. Тийм учраас бол манайхан одоо нэг тойроход ийм мороор 75 тай мороор уралдах юм байна. Хоёр тойроход 50 тай мороор уралдах юм байна. Гурав тойроход магадгүй 25 тай мороор уралдах юм байна гэдгийг бол ялангуяа одоо энэ манай уяач нар ер нь бол ойлгож байгаа. Дээрээс нь ялангуяа натууны үржүүлгийн төлөө зүтгэж байгаа маш олон улсууд байж байна. Энэ үржүүлэгчид дээрээс нь одоо адуугаан цусын сэлбэг сайжруулаагүй уяач гэж бол одоо ганц ч байхгүй болчлоо шүү дээ. Өнөөдөр аймгийн наадмын уралдааныг харж байхад одоо баг худлаа хэлдэг хүнд 199% нь ямарваа нэгэн байдлаар цус сэлбэж одоо өгшил сайжруулсан ийм л морид мордож байна. Тийм учраас бол морин тойруулга, богино зам уралдаан ингээд хөгжих нь бол ойлгомжтой болчлоо. Энэ хөгжлийг энэ болох юм байна гэдгийг мэдээж хэрэг одоо тэр хууль батлах гэж байгаа хүмүүс бас анзаарж байгаа бах. Тийм учраас энэ хөгжилдөө зориулаад одоо тэр
журам дүрм санаачлагыг бас хурдан гаргаасаа гэж ингэж одоо хүсэж байгаа. Нэвтрүүлэгт хамт үзэгч та бүхэндээ баярлалаа. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизийн хамт олон Ара комплекс дээр зохион байгуулагдсан Ара Cup 2025 морин тойруулгын богино зай уралдааныг та бүхэндээ цувралаар хүргэж байгаа байлаа. За энэ удаагийн дугаард маань Харанхай аймгийн 2 уяач маань оролцсон. Ингээд та бүхэндээ дараагийн уяач нарыг мөн цувралаар ус хүргэх болно. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй. Hey Suchon, бүгд наримдах солон сусын 100% цэвэр байгалийн гаралтай шаардлагын эсрэг бэлтгэл. Элэг хамгаалж, шаардлагатаа сэргийлж, шар тайлан. Уухбут нэг утыг. Монгол хүн та бие бодороо.